Орондын даш балбар Чулуун хороод Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманда саатник хөвшлийн шүлхийн өвчин дахин бүртгэгдэж хөл хорой тогтоолоо. Сайн мэцхан үзэгчтэй мэдээ хэлж байна. Студид хөтлөгч Гамбтын Басансруу ажиллаж байна. Анхаарал хандуулна. Бензин хомсдол арилсангүй хүмүүс унаагаа зогсоолд сойгоод алхаж байна. Шатхууны үнийн өсөлтөөс үүдэлтэй хүнсний инфляцаас бүр мөсөн салах урт хугацааны стратегтэй байх хэрэгтэй гэж эдийн засагч Лакшми хэллээ. Монголчууд Оросын дипломатчид ямар гавьяаныхын төлөө хөшөө босгосон бэ? Гангийн зөвсбөр үйлдвэрийн гэрээ хэлэлцээрийг энэ онд багтаан дуусгана. Улаанбаатарт гол нэрийн зарим барааны үнд буурсан үзүүлэлттэй гарсан бол орон нутагт өсөлттэй гарчээ. Алтны үн өсөлттэй гарсан бол голлох валютын төгрөгтэй харьцах ханш бага зэрэг суларчээ. Энэ оны 7 дугаар сарын сүүл 8 дугаар сарын эхнээс нүрэлсэн бензиний хомсдол өнөө хүртэл арилаг байна. Ашигт Матбал газрын төсний газрын мэдээлэлээр улсын хэмжээнд АЕ92 автобензиний 9 хоногийн нөөцтэй гэв. Ийм үед хүмүүс ажил амьдралаа автомашингүйгээр зохицуулахын тулд ямар алхам хийж байна вэ? Энэ оны 8 дугаар сард манай улс Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад улсын нефтийн компаниудтай 75 мянган тонн автобензин явах гэрээсэн байна. Үүний 50 орчим мянган тонн хэдийний орж ирээд байгааг албаныхан мэдээлсэн. Манай улс өдөрт 34 вагон буюу 2000 орчим тонн автобензин хэрэглэдэг. Орж иж байгаа бензиний хэмжээ хэрэглээний хооронд асар хэцүү байгаа хэдий ч өдөр тутмын хэрэглээг хангаж чадахгүй байгаа нь хүмүүсийг бухимдуулж байна. Мэдлэг нэмэгдэж байгаа болов энэ бензин шатхуун ингээд төр засаг хамаагүй бариад ээж болохгүй юм байна те. Чөлөөтэй болгох ёстой юм байна. Олон газраас авах ёстой юм байна. Ийм учиртай юм байна. Бидний хангамж бол их эмзэг байгаа юм байна. Энэ юмнууд бол жоохон ойлгож авч байгаа бол гэж байна шүү дээ. Ер нь ингээд энэ хэвээ үргэлжлэх юм. Одоо шилжих юм бол дэлхийн хэмжээж ормосын олоод бол гэл асуудал байна тийм. Бензиний гол хөлтөд суу гэдэргээд ярих юм бол энэ бүгд манай Монгол мэдээж нөлөөлнө. Нөлөөлнө л. Энэ бүгд ингээд цаашаа өргөжлөл та ямар гарц шийдэж хайж байна. Ер нь яана. Олон их сурвалжаас л авдаг л болох хэрэгтэй. Ер нь бол тийм боломжууд зөндөө байгаа шүү дээ. Тийм. Олон их сурвалжаас авдаг бол хэрэгтэй. Одоо бид нар ганц ангарская үйлдвэрээс л авч байгаа шүү дээ. Тэрийгөө тэр бодлого боловсруулж байгаа хүмүүс л шийдлүүдээ гаргах хэрэгтэй. Бид нар ингээд дураараа гудамжин сууж байгаад ямар ч тооцоогүй эндээс авд эндээс авч гэж их боломжгүй. Өөрөөс ажил хэрэгжиж байгаа хүмүүс нь олон их сурвалжаас авахыг бодох ёстой. Энэ нөхцөл байдал бол удаа үргэлжлэнэ гэдэг нь маш тодорхой болсон л гэж бодож байна. Ер нь ингээд машингүй алхахад ямар шүү вэ? Ер нь өдөр тутмын гайгүй алхач тийм үү? Дайжгүй ер нь дайжгүй юу. Ер нь тэгээ хүмүүсийг болж байгаа жоохон алхах сураасаа л гэж боддоо шүү дээ. Улаанбаатар ч бас арцсангуу жижигхэн хот те. Өвөл жоохон төвхтөө 100 бол алхахад боломжийн гоё хотоо. Тэгээ дээрэс нь хүмүүс алхахдагт зориулаад энэ зам талбай энэ явган зам те. Явган замыг манайхан тогтчлт гэж хараад байдаг. Ясам дээр бол ямар ч том хотын хамгийн том зорчдог дэд бүтц нь өөрөө зорчлтын дэд бүтц явган зам бохгүй. Энийг тогтчлт биш энийг бол зам гэж хараад энэ явган замын сүлжээг илүү сайжруулах хэрэгтэй болж байна. Оо сэмэнэ. Телевизээс яваа ганц юм асууж болох уу? Яна юу асуух юм? Энэ бензин тастай холбоотой юм асуух юм. Би одоо тийм юм дээр ярьж чадахгүй. Унаа машинтай юу? Машинтай. За одоо ингэ бензин хомсдод бензин яаж олж ирэх вэ? Ерөнхийдөө машинаа хэрэглэхгүй байгаа шүү дээ. Дандаа ингээ алхаал. Тийм яг хөө ингээд очиж очирлоод заримдаа ингээ 2-3 удаа очиж очирлоод яг ингээд урдуураа таслуулах ч юм уу тэгээд ер нь бол одоо их ихтэй алхаж л явж байна дөө. Ер нь энэ бензин тасны хомсдод одоо ингээ цаашдаа удаан үргэлжлүүл таад ямар гарч шийдлийг хайх вэ? Юу вэ миний? Хэрвээ удаан үргэлжлэх юм бол баг машингүй байвал зүгээр юм болов уу гэж бодогдож байгаа шүү дээ. Тий. Машингүй байхаар одоо ч машинтай хүмүүс чинь явган явахаар бас жоохон залхуураад байдаг тал байдаг шүү дээ. Машингүй болчихоор яах вэ гэж юу? Тэгэл одоо яах вэ? Олон нийтэд дагаал, жишгээ дагаал, нийтийнхээ унаанд суугаал явна гэж бодож байгаа шүү дээ. Яг ингээд маш бензингүй бэжэж маш өндөр татвар төлөөд ингээ байна гэдг нь бол бас хэцүү. Тэгээ одоо дээрэс нь дугаарын хязгаарлалт гээл одоо асуудалд орчхоор ер нь бол явж чадахгүй машинаа хэрэглэхгүй л байна. Алхаал. Цахилгаан машин одоо газар ажилладаг машинтай сонирхч үзв. Яг тэгж бол бодож үзээгүй. Гэхдээ ирээдүйдээ иймэрхүү байх юм бол бас бодогдтол ах л та. Аливаа улс орны хөгжил нефть бүтээгдэхүүний шууд хамааралтай болсон энэ цаг үед шатхуун хомсдож байгаа нь маш их сөрөг нөлөөтэй. Гэхдээ хөдөө орон нутагт шатхуун олдохгүй болсноос хойш иргэд моройр сум явж хүн сайжруулах, малаа моройр хариулах, харин хотын хэлбэ алхдаг болсон зэрэг эерэг зүйлс гарч эхэлжээ. Өөрөөр хэлбэл ахуй мөн чанартай дасан зохицож гарц гаргалгааг олж байна гэсэн үг.
Гэхдээ л сурсан зүйлийг сураар боож болдгоо гэдэг шиг унаатай хүн болгон шатхууны өмсөл хязээ дуусах вэ гэсэн хүлээлттэй байна. Одоо бензин тасалчвал бүр ингэ байхгүй боллоо гэхэд гарч хил одоо юу? Бүгдээс алах нь шүү дээ. Манайх чинь жижигхэн хотоо энэ тийм нэг цахаас нөгөө цах руу алхачих боломж бол байгаа. Тэгээд одоо юу гэдэг нь яаралтай төргөн тусламжийн ч гэдэг юм уу тийм юмнуудаа бензин хангалттай бол бусдын тэгээд аяараа болно шүү дээ. Зууны дийлгэр цагт бол тийм. Тэгээд ер нь одоо шийдэгдэхгүй байлгүй л гэж харж байгаа шүү дээ. Танаа нөхөр хүүхдүүд бол машинтай байгаа. Бүгдээр машинт. Тийм үү. Тэд тэгээ бензиндээ очрлоо зогсож. Очрлол зогсож идэс. Бөө стресслээ идэс. Одоо тэгээд 1000 одоо тэр хүмүүс нь стрессж хагаад би давхар стресс нэмж тэднийг одоо стресстүүлж яах вэ? Ер нь хөдөө орнуудад бол жишээлбэл малчид гэхэд чи одоо бензин болгоход морио барьж аваад болж байна. Тийм орой унаа тэдэрч тэгээд мор тэмээ өхөр тэрэг зөндөө бол арга байна. бодох юм бол тэд нар чинь бас нөгөө юу л да. Яваад ах нөгөө хэмжээ нарай жоохон нөгөө юут болохоор чинь боломжийн болохоор чинь мориоч унаа явган ч явчихна. Хотын бид нар чи яах юм бэ? Хаашаач гарсан автобус хаашаач гарсан машин ш. Тэр чинь чаддаг юм ч одоо багасаа л унаас сурсан. Тэгээд моримж болдгоо л морио унаа л явна шүү дээ. Амар штэ тэр чинь. Төгжирж мөгжөрөхгүй бензин гэхгүй. Иран, Америк, Орос, Украин гэсэн хоёр дайнаас үүдэлтэй нэгд бүтээгдэхүүний амсал эдийн хугацаанд үргэлжлэх тааварлах бэрхэм харийн нөхцөл байдалд төр засаг ямар гарц гаргалаа болж намрын ургац сургаалт амжилттай давах айс үүлийг хэрхэн давах вэ гэсэн хүлээлт хүмүүст байна. Шатхууны үн өсгөхөд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болоод бусад бараа бүтээгдэхүүний үн огцом нэмэгддэг. Энэхүү гинтийн өсөлт юунаас болж үүсдэг хийгээд үнийн огцом өсөлтөө салах урт хугацааны ямар гарц гаргалгаа байж болох талаар эдийн засагч Лакшмигаас манай сэтгүүлч тодорхойлжээ. Инфляцид хамгийн их нөлөөлөх хүчин зүйл нь шатхууны үн гэж үздэг. Инфляцид нөлөөлөх олон хүчин зүйл бий ч бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт буюу түгээлт үйлдвэрлэлд шатхууны үн шууд нөлөөлж эцсийн үнэд нөлөөлдөг. Шатхууны үн нэмэгдэхэд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үн ямар учраас өсдөг болохыг эдийн засагч ингэж тайлбарлаж байна. Тэгж аливаа одоо яг бараа бүтээгдэхүүний хувьд бол бас үйлдвэрлэлийн зардлууд бол орж ирж байгаа. Тэгэхээр шууд утгаараа одоо төдөн төгрөгөөр нэмэхэд ингэж нэмэгднийг жилж болохгүй. Ягаад гэвэл энэ нь бол бас яг нэмэгдсэн үртгийг сүлжээнээсээ бол хамаарна. Яаж одоо нэгт импортын бараа бүтээгдэхүүн үү, хоёрт одоо үйлдвэрлэлийн процесс нь ямар процесстэй явж байгаагаас бол хамаарат энэ нь бол шууд яг одоо тогтсон яг ийм одоо томьёо гэж хэлгөө те төдүүнээр нэмэгдэхэд ингэж нэмэгдэнэ гэсэн ийм томьёо бол байхгүй. Гэхдээ ер нь бол энэ нь бол тодорхой хэмжээгээр бараг 2-3 дахин нэмэгдэх нь бол тодорхой. Мөн үн өсгөхөд нөлөөлдөг төрийн оролцоо гэж бий. Тодорхойлбол үнийг тогтоох буюу хүчээр барих гэж их оролддог. Ялангуяа шатхуун болон улаан буудаа мөн махны үн дээр сүүлийн үед үнийг тогтворчуулахад их оролцож байгаа нь буруу гэдгийг хэлж байна. Төрийн зүгээс аливаа зүйлийн үнийг чөлөөт зах зээлийг нь зарчмаар хөгжүүлэлгүй үн тогтворжуулах хөтөлбөр гэх мэт янз бүрийн арга хэмжээг авснаар богино хугацаанд үр дүнтэй байж болох ч урт хугацаанд үн огцом өсөхөд нөлөөлдөг байна. Түүнчлэн засгийн газраас үн тогтворжуулах том ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагагүй. Харин бизнесийн орчин тогтвортой байх шаардлагатайг хэлж байна. Мэдгэлгүй яг ч одоо ганц миний бүхэл ард түмний амьдралд мэдэгдэж байгаа шүү дээ. Бүхэл төрлийн бараа бүтээгдэхүүнд ороод байна. Ер нь энэ төл засгийн зохицуул шаардлагатай. Зохицуулна гэж төр засаг байгаа шүү дээ. Тийм. Ер нь хүн болгоны амьдралд мэдэгдэж байна шүү дээ. Мэдэгдэн шүү дээ. Тий. Бас цаг хугацааны ихэр гайгүй болоход гэж харж байна. Бензин ихтэй тэвэндээ орчууд гайгүй болоход. Яг үнэ маргааш та одоо айгүй асуудалтай байна шүү дээ. Тий. Одоо яг өргөн хэрэглээний мах гурлан дээр авир мэдчихлээ л да. Өдөржингөө зардалч гэсэн зэрэгээ таашна мэдчих. Тийм л. Түүнчлэн манай улс шатхууны үнийн өсөлтөөс үүдэлтэй хүнсний инфляциас бүр мөсөн салах урт хугацааны эсрэлттэй байх хэрэгтэйг онцоллоо. Өнөөдрийн манай нөхцөл байдал бол урт хугацааны эсрэлтийг гэхээсээ суур бэлтгэл ажлаа хангалттай хэмжээнд сайн хийгээгүйтэй холбоотой гэж судлаач дүгнэж байна. Монголчууд сайлаа бэлтгэхээс саваа бэлтгээдэг. Түлш шатхууны хувьд 100% гаднаас хараад байгаа энэ цаг үед дорн говь дахь газрын тосны үйлдвэр ашиглалтанд орох хүртэл шатхууны нөөц савуудыг бэлтгэх ажлыг түргэн хугацаанд яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэйг хэлж байна. Чанчуудаарч Баттар, Сэргээ Тучков, Ice Global. Үзэгчдийн үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөнгээр хүргье.
Тэс Петролиум компанийн дугаараа салбарын эрхлэгч хэрэглэгчдээс хувийн дансандаа төлбөр авч дараалал харгалзахгүй шатхуун борлуулсан зөрчил гарчээ. Уг үйлдэлд зөрчлийн хуулиар 2 сая төгрөгөөр торгож шийдгэсэн байна. Шатхууны жижиглэнгийн үнийг үндэслэлгүй нэмэх, зах зээлд зохиомл хомсол үүсгэх зэрэг шатхуунтай холбоотой хууль бус үйлдэлд монополийн эсрэг газраас хийж байгаа хяналт шалгалт үргэлжилж байна. Хан үйлдвэргийн 21-р хорны нутаг дэвсгэрт мөнх гэрэлт орд компани барьж байгаа барилгаас туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилтан унаж нас оржээ. Ажилчдыг гадна фасадны ажил хийж байхад нь дүүжин давцангийн ган татлага тасарч цахилгаанчны туслах 50 настай ажилтан газар дээрээ нас орж 29 настай залуу хүнд гэмтсэн байна. Залим эхлэх гэмтрэг үлддэг гадаад улсын нэг Монгол улсын 4 иргэнийг илрүүлэн баривчилжээ. Тодорхойлбол цагдаагийн ерхий газрын кибер гэмтрэгтэй тэмцэх газраас Хам банкны 35 жилийн урамшуул болон арилжааны банкуудын судалгаанд хамруулах зэрэг олонний анхаарлыг татахуйц агуулга бүхий хурамч зар мэдээллийг захимагчинд байршуулж, хортой фишинг сайтыг зохион бүтээн, хандлт өгсөн хүний интернет банкны нэвтрэгнэр нууцгүй хулбарлан авч, хууль бусаар нэвтэрч, данснаас мөнгө хүрэг хулгайлдаг байсан 5 иргэнийг баривчилжээ. Аюулт үзэгдэл Ослын тохиолдол оны эхний 7 сард 3224 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 286 тохиолдлоор буюу 8.1% буурсан байна. Тодорхойлбол он гарсаар 2405 ах уян, 131-ийн ой хэрийн төмөр, голын үсэн тусалсан 95 тохиолдол бүртгэгджээ. Мөн бичил уурхайн нуранг болон химийн хорт аюултай бодистой холбогдсон тус бүр 3 хэрэг гарсан байна. Түүнчлэн мал амьтны цалбарт шүлхий 66, хоньны цэцэг болон бом өвчин 6, ямааны годрон 1 гарчээ. Үүнээс гадна 31 удаа газар хөдлсөн байна. Үндэсний статистикийн хорооноос 3 жил тутамд хийдэг иргэдийн аюулгүй байдлын судалгаанд улсын хэмжээнд 4620 өрхийг санамсаргүй төвөрийн аргаар сонгон хамруулах, сонгогдсон өрхийн 14, түүнээс дээш насны бүх гишүүдээс мэдээлэл цуглуулахаар бэлтгэж байна. Уг судалгаа нь хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах, нуугдмал гэмтрийг илрүүлж хууль эрх зүйн орчныг сайжруулах, гэмтрээс урьдчилан сэргийлэх, хууль хяналтын байгууллагын бодлогыг тодорхойлох зэрэг ач холбогдолтой. Загасчид байгаль нуурын голд 2 баавгаатай таарчээ. Баавгаанууд хин ойрдож байгааг ч сонирхсонгүй. Хоорондоо ч харилцахгүйгээр өргөжлүүлэн сэлж байжээ. Брэдэд майг хөлтнүүд суурьшлийн бүс рүү орж ирэх нь эхэлсэн бөгөөд тэднийг хот дотор автозам дээр олон удаа харсан. Гэтэл зарим нь бас ийхүү байгаль нуурыг эзэмжээ. Iced Global-ийн цөөх хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Улаанбаатар хотод Иван Корстовицийн дурсгалыг хүндэтгэлээ. Монголчууд Оросын дипломатчид ямар гавьяаныхын төлөө хөшөө босгосныг дараагийн сурвалжлагаас үзнэ. Өчигдөр Улаанбаатар дахь Русский дом төвд Оросын нэрт дипломатч, дорн дахин судлаач Иван Яковлевич Корстовицийн дурсгал зориулсан ёслол боллоо. 100 гаруй жилийн өмнө буюу 1912 онд Корстовиц өргөөд ирсэн Оросын дипломат төлөөлөгчдийг тэргүүлжээ. Тус дипломат ажиллагааны үр дүнд Орос Монголын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Ийхүү Орос улс тухайн үеийн томоохон гүрнүүдээс Монголын тусгаар тогтнолыг анхлан хүлээн зөвшөөрсөн байна. Зарим хэлцээ олон жил үргэлжилдэг. Харин энэ хүн 9 сарын дотор мэргэжлийн гавьяа гэж хэлж болох үз үр дүнд хүрсэн. Иван Корстовиц зөвхөн дипломатчийн хувьд төдийгүй өөр нэгэн чухал амжилт гаргажээ. Тэрээр 9 сарын турш Монголд үзэж харсан бүхнээ дэдгэрэнгүй тэмдэглэн үлдээсэн байна. Түүний өдрийн тэмдэглэлүүд өнөөдөрч түүхийн асар их үнцэнтэй хэвээр бөгөөд орчин үеийн дипломатчид сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашигладаг. Эдгээр тэмдэглэлд монголчуудын зан чанар, сэтгэлгээ, гүн ухаан, төр засгийг зохион байгуулах зарчмыг маш нарийн харуулсан байдаг. Энэ бол тун чухал. Учир нь төрийн байгууллагуудын сэтгэлгээ бараг өөрчлөгддөггүй. Ёслолд оролцсон Монгол Оросын төлөөлөгчид Русский дом төвийн дэрэгдэх Корстовицийн хөшөөнд цэцэг өргөв. Мөн 2 иргийг холбосон гүр Ия Корстовицийн дипломат ажиллагааны дурсгал гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Сергей Тучков, Евгений Павлов, Iced Global.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гангийн үйлдвэрийн зохицуулбар барих ажлын хэсгийн үйл ажиллагаа хэлэлцэж, сонгон шалгаруулалтын дараагийн шатыг эхлүүлэхээр болжээ. Энэ онд багтаан гэрээ хэлэлцээг дуусгана гэлээ. Манай улс гангийн дийлэнхээ гаднаас авдаг. Тиймээс засгийн газраас гангийн үйлдвэр байгуулах шийдвэр гарган эхний сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулсан юм. Сонгон шалгаруулалтын дараагийн шатанд 2 аж ахуйг зүйлсэн байна. За энэ сонгон шалгаруулалтын бичиг баримтаа бэлдэж өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар бол танилцууллаа. За энэний үр дүнд үндсэндээ 10 дугаар сар гэхэд эцсийн байдлаар сонгон шалгаруулалт тодорхой болж за гэрээ хэлцэл хийх ажлын баг томилогдох ийм бэлтгэл ажил хаагдчихэв. Тэгэхээр ондоо багтаагаад гэрээ хэлцлээ дуусгаад за гангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх одоо юм дараан дээр бид нар ирж байна. Түүнчлэн засгийн газрын хуралдаанаар ургац зураалтын байдлыг хэлэлцсэн байна. Хавар улсын хэмжээнд 370 орчим мянган га талбайд тариалт хийснээс 318 мянган га дулаан буудай, 13 мянган төмс, 14 орчим мянган га түнсний ногоо, үйлдсэн гад, малын дижээл, досны ургамал зэргийг тариалжээ. Одоо урьдчилсан байдлаар 550 тонны 3 мянган тонн үр тариа, үүний 500 орчим мянган тонн улаан буудай, 168 мянган тонн төмс, 220 орчим мянган тонн хүнсний ногоо авах боломжтой байна. Ингэснээр улаан буудай төмсний хэрэгцээг 100%, харин хүнсний ногооны 75%-ийг хангах боломж бүрдсэн байна. Ургацын комисс удахгүй оролдож ажиллах хүч, техник, зам тээврийн асуудлыг хэлцэхэд болсон байна. Ургац хураалтан дээр одоо энэ ургацын комиссоос бид эхний ээлжинд бол хүн хүчний асуудлуудыг хүснэлээ одоо тавьж байна. За одоогоор бол одоо зэвсэг сүнсний жанжин штаб бусад аж ахуйн нэгжүүтэй гэрээ байгуулад ажиллаж байна. Бид одоо 9 сарын 15-наас оюутнуудын сургууль хичээлийн шинэ жил эхлэхээр бас дараагийн оюутнуудад бас цалинтай ажиллах ийм одоо хувилбарыг сургуулийн удирдлагуудтай бас хамтдаа боловсруулж байна. Мөн 2026 оны төсвийн тодорхойлолттой холбоотойгоор 150 орчим тэрбум төгрөгийг төмс хүнсний ногоо улаан буудаан стратегийн нөөц бүрдүүлэхэд зарцуулахар болжээ. Улаан буудаан стратегийн нөөц бүрдүүлэх гэдэг их том чухал ажил байдаг. Энэ бол одоо нэг жилдээ нэг 10 гаруй тэрбум төгрөгөөр нэг аваад явдаг энэ одоо стратегийн нөөц бүрдүүлэх одоо энэ бололцоог бид одоо энэ жил 100 мянган тонн төгрөг яа гэсэн ийм одоо төлөвлөгөө одоо гаргаад ажиллаж байна. За мөн одоо бид дотооддоо ингээд улаан буудаан хэрэгцээгээ 100% хангаад ирэхээр бид гурилынхаа асуудлыг бол 100% хангах ийм бүрэн дүүрэн бололцоо байна. Дэлхийн геополитикийн хүндрэлтэй асуудал хэзээ амжин тодорхойгүй байгаа учраас дараа жилийн хаврын тэрэлт хэрэглэх шатхууныг одооноос бэлдэж эхлэхээр болжээ. Улаанбаатарт гол нэрийн зарим барааны үнэ буурсан үзүүлэлттэй гарсан бол орон нутагт өсөлттэй гарчээ. Үндэсний статистикийн хорооны 7 хоног тутамд гаргадаг үн ханшийн мэдээллээр Улаанбаатар хотод 1 кг хоньны стамах 25,882 төгрөг болж 270 төгрөгөөр, үхрийн мах 31,530 төгрөг болж 150 төгрөгөөр, үхрийн цул 35,508 төгрөг болж 1,103 төгрөгөөр тус буурсан байна. Мөн дотооддоо ургуулсан 1 кг төмсний үн 174 төгрөгөөр буурч 2,403 төгрөг болжээ. Тэгвэл орон нутагт 1 кг хоньны мах 62 төгрөгөөр нэмэгдэж 21,517 төгрөг, ямааны мах 24 төгрөгөөр нэмэгдэж 25,736 төгрөг, 1 литр сүү 4 төгрөгөөр нэмэгдэж 3,599 төгрөг, цагаан будаа 10 төгрөгөөр нэмэгдэж 4,175 төгрөг, дизелийн түлш 176 төгрөгөөр нэмэгдэж 4,810 төгрөг тус болжээ. Орон нутагт харин үхрийн махны үн 3% буурч 25,736 төгрөг болсон байна. Алтны үн өсөлттэй гарсан бол голлох валютын төгрөгтэй харьцах ханш бага зэрэг суларчээ. Комикс бирж дээр 10 дугаар сард нийлүүлэх алтны фьючерс үн 1 унцаа 4700 ам.долларыг давчээ. Тус биржийн арилжааны дүнгээс үзвэл алтны фьючерс үн дэг 177% өсөж 4713.7 ам.долларт хүрсэн байна. Манай улсад ч гэсэн алтны үн өссөн үзүүлэлттэй байна. Тодорхойлбол 26-ны байдлаар 1 унц алтыг 533,152.86 төгрөгөөр авч байна. Харин 1 унц мөнгө 7611.68 төгрөг байна.
Өргөжлүүлэн валютын ханшийг танилцуулъя. Энэ сарын 25-ны өдрийн Монгол банкны хаалтын ханшаар голлох валютын төгрөгтэй харьцах ханш суларсан байна. Тодорхойлбол Америк нэгдсэн улсын доллар 3544.47 төгрөг болж 29 мөнгөөр, бүгд найрамдах Хятад улсын йен 534.62 болж 4 мөнгөөр, Орос улбаны улсын рубль 42.53 төгрөг болж 62 мөнгөөр, евро мөнгөний тэмдэгт 4161 болж 3 төгрөг 58 мөнгөөр тус суларсан байна. Эрхэм үзэгчдээ та бүхэнд 5 гарагийн мэдээний хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарлаа хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.